Хүний эрх чөлөөг дээдэлсэн үндсэн хууль, түүний үзэл баримтлалд нийцүүлэн бие даасан хараат бус төрийн албыг бэхжүүлэхийг зорьсон өнгөрөх 30 жилд төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын үндсийг баталснаар хөгжлийн хөдөлгүүр болсон энэ алба улс төрөөс ангид байх үзэл санаа төлөвшөж чадахын зарчимд суурилсан шатлан дэвших тогтолцоо бэхжиж хөгжсөөр байна. Монгол улсын төрийн албаны төв байгууллага төрийн захиргааны албаны зөвлөлөөс ихтэй төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа уламжлал, шинэтгэл, ирээдүгээр түүчилсээр 2025 онтой золгож 30 дахь жилийнхээ түүхийн хуудсыг бичиж байна. Төрийн албаны шинэтгэл стратеги хүний нөөцийн бодлогын төв цэг байж, сайн засаглал, өөрчлөлтийн менежмент, үр дүнд суурилсан бүтээмжтэй төрийн албыг бэхжүүлэн хөгжүүлэхэд төрийн албаны зөвлөл, түүний ажлын алба, салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаа чиглэдэг байна. Хот сууринг чиглэсэн нүүдлийг бууруулж хөдөөг сэргээх, бүсчлэн хөгжүүлэх төрийн бодлогын цөмд сумдын хөгжил, шинчиллийн асуудал зүй ёсоор багтах учиртай. Сум тосгон багийн иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, уг ажлыг хийж байгаа төрийн албан хаагчдынхаа санал шийдэл, тэдний ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгаа, сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, бодит байдалтай танилцах ажлыг Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 2-3 дугаар сарыг дамнан зохион байгуулжээ. Төрийн албаны зөвлөл байгуулагдаад 30 жил болж байна. За энэ хүрээнд бол бие дааж анх удаа 330 суманд очихоор бол бид нар төлөвлөсөн. За Монгол улсын 330 сумаас бид нар яг очсон нь бол 318 суманд очиж чадсан. За суманд очиход бол төрийн албан хаагчид бол төрийн албаны зөвлөл ингэж бид нар дээр ирж ийсэн тохиолдол бол байхгүй гэдэг нэгдүгээр хэлж байгаа. Хоёрдугаар бид нар бол зөвхөн бид нар хян шалгахаас илүү бас зөвлөн туслах, сургалт, сурталчилгаа таниулах, хууль тогтоомж гэдэг маш өргөн хүрээгээ бид нар авч явсаа. Үндсэндээ бол энэ Монголын төрийн алба нутаг дэвсгэрийн хэмжээнд яаж явж байгаа юм бэ? Хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байна? Төрийн албан хаагчийн өөрсдийнх нь сэтгэл санаа ямар байна? Амьдрах орчин ямар байна? Энийг нэг өөрийн нүдээр үзэж одоо гараар барьж ингэж үзье л гэдэг энэ ажлыг төлөвлөсөн. Цар хүрээ бол маш том байсан. Ингэхдээ бид нар бол төрийн албанд байгаа жаргал зовлон, гажуудал одоо хууль зөрчиж байгаа энэ янз бүрийн үзэгдлүүдийг бол бид нар маш сайн мэдж байгаа хэдий ч яг суманд очиж төрийн албан хаагчтай нүүр тулж уулзсан уулзалт энэ 30 жилийн түүхэнд байгаагүй юм байна. Энэ хүрээнд сум тосгонд ажиллаж байгаа 36,357 төрийн албан хаагчийг хамруулсан төрийн албаны шинтгэлийн талаарх мэдээлэл, төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, бусад хууль хэрэглээний сургалтыг зохион байгуулж, мөн 33,865 төрийн албан хаагчаас сэтгэл ханамж, судалгаа авч, судалгааны мөрөөр холбогдох ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Зарим сумд бол жишээлбэл нэг албан тушаалыг бүр 8 жил хавсран гүйцэтгэсэн тохиолдол. Бүр 8 жил хүн олдохгүй байна гэсэн. Тэгээд 8 жил хавсраа гүйцэтгэсэн тохиолдол байна. Нэгсэндээ бүр нэг хүн 2 удаа бүр бакалаврын зэрэгээр суралцаа дуусгах хэмжээнд хүртэл ингээд хүн олдохгүй байна гэсэн байдлаар ингээд нөхцөл байдлууд байна. Зарим улсууд нь одоо зарим залуучууд шалгалт өгөөд тэнцэхгүй байна. Тэгээд хэдэн сэхэтүүд бүгдээр Улаанбаатар дархан шилжиж явцгац. Нутгаас агсан хэдэн улсуудыг буруутгаж болдгоо. Энэний цаана юу байгаа? Монголын засаг захиргааны хувьд өөрчлөлт оруулах асуудал байгаа байхгүй. Арай өөрөөр төрийн албыг Монгол улс өөрөө төр шүү дээ. Тэр энэ Монгол улсыг арай өөр өнцгөөс нь харж яаж энэ ажлаа сайжруулах хэрэгтэй байхгүй. Би бол бараг 100 руу орж ирэх л гэж бодож байгаа байхгүй. 2500 хүн амтай багийн дарга ажлын албаны бүртгэл 600 хүн амтай багийн даргын ажлын алба тэнд бүртгэл тооцоо хийж байгаа хүмүүсийн ажлын ачаал харьцангуй байгаа учраас энэ нэг хүнд ногдох нормчлыг гаргаж өгөөс гэсэн шийдлийг өсч байна. Хоёрдугаар
багийн дарганд яаралтай төрийн албан хаагч болгож өгөөч, улс төрөөс нь ангид байлгаж өгөөч гэсэн ийм хоёр шийдлийг та бүдээс хүсэж байна. Адил төрлийн албан тушаалд ажиллаж байгаа төрийн үйлчлэгээний албан хаагчид сум орон нутагт салбараас хамаарат өөр төрлийн цалин хангамжтай байна. За сумын засаг даргын тамгын газарт ажиллаж байгаа нэгтлэн бодогч, үйлчлэгч, жолооч, сум дундын шүүхд ажиллаж байгаа үйлчлэгч, жолооч, нэгтлэн бодогчийн цалингаас бол хамаагүй бага байгаа. Энийг бас харж адил төрлийн болгож өгөх талаар бас төрөөс анхаараасаа гэж бодож байна. Сумдад ажиллах давхардсан тоогоор 140 хоногийн албан томилолтонд төрийн албаны зөвлөлийн 53, яамдын 35, агентлогийн 59, давхардсан тоогоор нийт 147 албан хаагч ажиллаж 118,900 км замыг туулжээ. Энэ ажлыг зохион байгуулахад төрийн албаны зөвлөлийн 21 аймаг дахь салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд дэмжлэг үзүүлж ажилласан байна. Бид нар сумдад ажил амьдрал ямар байгаа бүтэн зураглалаар нь харчлаа. Төрийн албан хаагч өөрөө очиод амьдрах нь битгий хил гэр орноо дагуулад очих байр сав баг. Нөгөө хотоос хүүхдээ шилжүүлээд очдог тэнд багш баг. Тэр сумыг 2 3 хаглаад ерөөсөө тэр нэг нам ярьсан тэр хэрүүл өрдсөн улсууд монголчууд энэ эв нэгдлээсээ зугатаасан цаг болгондоо урууданд оройтсон. Сум орон нутагт аваачаад нэг хэсгийн босоо томилгоотойгоо тэр орон нутагт хамаагүй юм шиг болгоцсон. Түүмэр болохоор дарга нар дээрээс хэлээгүй. Би явахгүй гэд. Юуны төлөө энд цалин аваа сууж байгаа юм бэ гэдгээ бодох цаг болсон байна залуусаа. Энэ амьдрал хөрсөн дээр буусан ийм ямар зохицуулт байдیں۔ Хийж энэ хөдөөний амьдралыг ойлгодог, төрийн албыг ойлгодог ийм хүмүүс тэр мерит зарчмаар яаж дээшлэх ёстой юм гэдгийг хамтдаа бодох цаг болсон байна. Хөдөөний амьдрал мэдэхгүй ийм хүмүүс шийдвэр гаргаж байна. Хамгийн аюулгүй. Ийхүү сумдын төрийн байгууллагад ажиллаж, төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонссон үйл ажиллагаа нь бүсчилсэн хөгжил төрийн албаны манлайлал сургалт зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын урьдтал болжээ. За ингээд энэ 318 сумд ажилласан энэ ажлынхаа дүн мэдээ за энэ бий болсон үр дүн дээрээ тулгуурлаад 21 аймгийн 6 бүст хуваагаад ингээд бүсийн зөвлөгөөнүүдийг амжилттай зохион байгуулсан. Төрийн албаны хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ. За мөн энэ хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл гардаг юм бэ? Энэ дүүгээр бид нар төрийн албан хаагчдын тулгамж байгаа асуудлыг сонслоо. За мөн цаашид энэ төрийн албаны шинтгэлийг гүнзгийрүүлэх энэ хүрээндээ ямар сан шийдэл байгаа юм бэ? Энийг бас бид нар сонсч ингэж явсан. Бүсчилсэн энэ зөвлөгөөний үеэр төрийн албан хаагчид орон нутгаас гарч байгаа саналууд бас нэлээд төрийн албаны шинтгэл чухал ач холбогдолтой гэж харагдаж байна. Тухайлх юм бол төрийн албаны ангилал зэрэглэл орон нутагт байж байгаа төвлөрсөн удирдлагатай байгууллагууд, за орон нутгийн удирдлагатай байгууллагуудын хооронд гарч байгаа ийм зөрчилтэй зүйлүүд байдаг юм байна гэдэг. Дээрээс нь энэ үйл ажиллагааг зохион байгуулж зохицуулж байгаа хууль тогтоомжид байгаа зохицуултууд бас болж өгөхгүй байгаа ийм зүйлүүд нэлээд харсан. Энэ болж өгөхгүй байгаа зүйлүүдийг бид аль болохоор хэрэгжиж болох үс хэмжээнд хуулийн зохицуултаар шийдээд өгчих юм бол төрийн албаны шинтгэлд нэлээд томоохон өөрчлөлт болно гэж ингэж ойлгож байгаа. Дандаа төрийн алба руу дайрсан асуудлууд байдаг. Доромжилсон. Хэн биднийг хамгаалах вэ? Гэвтэл өнөөдөр төрийн захиргааны байгууллагууд нь нураад унтсан мөөгөн цэрцэн байрны үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр төрийн захиргааны албан хаагчид програм унших чадамжгүй компьютер ашиглаж сууж байна. Юун захимжилттэй байхгүй шүү дээ. Төрийн албаны хөгжил цаад болоод байгаа юм ердөө хэдхэн л зүйл байна. Улс төр, за хоёрдугаарт нь дэвшүүрэл буюу ажлын ачаал тэнцвэргүй байгаа байдал. За гуравдугаарт нь эдийн засгийн боломж баталгаа, дөрөвдүгээрт нь цалин ахуй хангамж орон сууц, амьдралын баталгаа. Төрийн жинхэнэ алба, төрийн үйлчлэгээний байгууллагад ажиллаж байгаа энэ хүмүүс маань бол үнэхээр ачааны хүндийг үүрдэг тэгсэн байдлаа нийгмийн халамж, нийгмийн баталгаа бол үнэхээр хангалтгүй ажилд байдгийг бол та бүхэн мэдж байгаа. Төрийн алба бол улс төрөөс ангид баймаар байна. Тухайн 4 жилийн хугацаанд болж байгаа сонгуулийн үр дүнгээр томилогдсон гарч ирсэн
За төрийн албанд ажиллаж үзээгүй нөхдүүд орж ирчгээл хамгийн түрүүнд одоо халаа сэлгээний асуудал яригдж байна. Энийний цаадаа талд хүний амьдралын асуудал, ар гэрийн асуудал, залуучуудыг одоо бохоох ийм одоо асуудлууд бол нэлээдгүй гарч байна. Төрийн албыг хэрхэн яаж одоо явуулах юм? За мэдээж одоо хуучин бод аймгаал ярьдаг байсан бүлнүүд бүсийнхээ одоо хэмжээнд ярьж байгаагаараа ийм онцлог эндээс одоо цаашдаа анхаарахаар юунууд байна уу? Бас нэгдэж нэгтрах ийм зүйлүүд бол харагдаж байна гэж бодож байна. Төрийн хяналтын тухай хууль бол энэ төрийн албаны хуультай орон нутгийн одоо удирдлагууд бол бас нэлээд одоо асуудал дагуулж байгаа байх гэж би энийг бол засгийн газрын хэрэглэх газар талаас бол бас энэ дээр эргэж харах бодох одоо энэ хуулийн одоо шинжилгээ асуудлыг хөндөнд тавих асуудал бол тулгымцсан асуудал болсон гэж ойлгож байна. Сул ажлын байр зарлаглаа тухайн хүн маань тусгай шалгалт өгөхөөр бүртгүүлээд ирлээ. За таны нөөцийн материал гингүүтэл тухайн байгууллагаасаа төр чөлөөлөх үндслээр шийдвэрээ гаргуулсан. Гэхдээ яасан бэ гэхээр нөгөө хүн маань 7 жил содоо сурахаар 7 жилийн өмнө төр чөлөөлөх тушаалтай. За тэгээ 3 сарын хугацаанд эрүүл мэндийн шалтгаан гэхээр 2-3 жил болчихсон. За тэгэнгүүт л яаж ийм нөхөр би төр чөлөөлөх үндсэлтэй учраас нөөцөд байгаа гэдэг байдлаар. Тэгэхээр энэ төр чөлөөлөх үндслийн энэ зохицуултыг бас хугацааг нь ямар байх вэ? Яг ямар тохиолдлыг бас тодорхой болгож өгвөл Төр орлого гүйцэтгэгч гэдэг ажилд одоо хугацаа зааж өгмөр байна. 5 жилийн ажлыг төр орлого гүйцэтгэгч хийж байна. Зүгээр ганц нэг улс төрчдийн бодол санаагаар ингэж Монгол төрийн албыг, Монгол төрийн албан хаагчдыг одоо ингэж харилцааг нь зохицуулдаг энэ хуулиудад их болгоомжтой хандахгүй бол одоо нийгмийн уур амьсгал, төрийн албан хаагчдын мэдрэмж энэ бол өөр болсон. Төрийн алба бол тогтвортой байх юм бол ажлын үр дүн гарна. Энэ угаасаа төрийн албаны тухай хуулинд байдаг ийм одоо зарчим байна. За төрийн албаны шинтгэлийн хүрээнд бид энэ зөвлөгөө хийгээд явж байхад тулгымдсан гол асуудлын нэг нь нэгдүгээрт нийгмийн баталгааны асуудал нэлээ яригдж байна. Цалин хөлсний асуудал, ангил зэрэглэлийн асуудал, ижил төрлийн ажил чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан хаагчдын цалингийн ялгууралтай байдал. За дээрэс нь төрийн албаны 4 ангиллаараа хуваагдсан дотор цалин хөлсний ялгууртай асуудлыг мэдэн ярьж байна. Анхны төрийн албаны хуулинд байсан энэ шинжилгэлүүдийг хүсэж байна. Тухайлх юм бол төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын зардлыг төрөөс хариуцдаг байвал яасан бэ? Өмнө нь байсан энэ зүйл бидэнд их томоохон дэмжлэг үзүүлж байсан шүү гэж. Төрийн албан хаагчдыг гүйцэтгэлээр нь үнэлдэг ийм систем рүү шилжсэн. Ингээд энэ маань одоо 2002 оноос 2013 оны хооронд хэрэгжээд мөн одоо боломжгүй зүйл байна гэдээ ингээд алга болсон. Энэ зүйлүүдээ бид эргээд апдейт хийж, реинженеринг хийж ингэж гарч ирэх юм бол төрийн албаны энэ одоо сүүлийн 30 жилийн хугацаанд туулсан амьдрал дотроос олж авсан ололтоо баттгаж шинжил бас үр дүнтэй явах юмаа гэдэг зүйл ажиглагдаж байна. За хиймэл оюун маань тийм бүр энэ анх хиймэл оюун artificial intelligence гэдэг үг маань бол 1950-ад онд анх тийм энэ салбар маань тогтоод гарч ирсэн. Хувь хүний болон төрийн албан хаагчийн хөгжлийг дэмжих зорилго бүхий үнэт зүйл, төлөвшил, ажил амьдралын тэнцвэр, AI технологи, дижитал төр, гендер, карьер хөгжлийн талаарх мэдлэг мэдээллийг тэлсэн сургалтууд зөвлөгөөний хөтөлбөрт багтсан байна. Мөн ахлах ангийн сурагчдтай төрийн алба бидний ирээдүйн сэдвээр уулзалт хийж, төрийн албаны талаар ойлголт мэдээлэл өгч, тэдний санал бодлыг сонссон нь зөвлөгөөний нэгэн шинэлэг шийдэл байжээ. Өөрчлөлтийг нийт хүмүүсийн 54% амжилтад авч чаддаг. 46% нь бол өөрчлөлтөөс болж сэтгэл зүйн одоо хямралд ордог, ундаг, ажлаас гардаг, салдаг, арх уудаг, сэтгэл зүйн хүн хямралд ордог. Тэгээ дэлхийн маш олон том эмэгтэй манлайлагч нарын юмнуудыг харахаар дандаа ийм эцэст нь хүмүлгэн үүсрэ орчод байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл өөрт нь бий болсон тэр бүх зүйлээ бусдын сайн сайхны төлөө зориулах энэ зүйл рүү оролдог. Тэгэхээр магадгүй эмэгтэй хүний карьерийн онцлог бол нэг юм болоо гэж бас харагдаад байгаа тийм ээ. Нэг хүний үзэл бодлоо өөрчлөгдөд эргэн тойрны бүх хүмүүсийн үзэл бодол заавал нөлөөлдөг. Энэ маш том онол манайх. Тэгэхээр бид нар үндсэндээ баг анх удаага энэ ирээдүйн төрийн албан хаагч болох байгаа төгсөх ангийн одоо 10 жилийн сургуулийн сурагчтай уулзаж байна. Яг бидний нүдээр төрийн алба ингэж харагдаж байна гэдгийг бас хэлж байна. Бид нарт бас одоо санаа авах, бодох юмыг хэлж байна. Мөн одоо энэ төрийн албан дээр нөхөгдөхгүй байгаа сул хоронтонууд байгаад байдаг.
Энэ сул орон тоон дээр ямар одоо мэрэгчлээ хүмүүс нөхөхгүй байна гэдээ үзэхээр мэрэгчлүүд гарч идэг. Эрэлттэй байгаа 25 мэрэгжил гэдэг. Энэ мэрэгчлийг бид нар бас энэ ирээдүйн төрийн албанд орж байгаа хүүхдүүдэд танилцуулахаар бас их сонирхолтой байж байна. Энэ мэрэгчлийг сонгосноор би яах ёстой юм? Хөрөх чадвартай байх юм уу? Энэ одоо мэрэгчлэр би эзэмшээд гарах юм бол би яг ямар ажил хийх юм? Бас нөгөөтгөөр бас төрийн албандаа бас хүүхдүүд шүүмжлэнгүү бас санаа авахаар ийм зүйлүүдийг хэлж байгаа нь өнөөдрийн бас уулзалтын зорилго бас их биелээд байгаа. Төрийн албан хаагч яг ямар хүнийг хэлт юм бэ? Энэ хүмүүс нь яг юу хийдгийг, ямар чигүүрхтэй байдгийг гэдгийг ер нь бол илүү дэлгэрэнгүй ойлгож авлаа. Би урд нь юм яг төрийн албаны сургалтанд бол ерөөсөө сууж байгаагүй яг анхны тохиолдол байна. Бас төрийн алба гэж юу гэдгийг ч бас ер нь бол нэг сайн мэддэггүй байсан. Тэгэхээр ер нь бол анхан шатны мэдлэгтэй болж байна. Тэгээд өнөөдөр Ховд аймгийн яг бүх сургуулиудын ахлагангийн хүүхдүүд ирээд бас яг энэ талаар мэдээлэл солилцоо. Тэгээд ирээдүйд эх орныхоо 400-800 эх орноо манлайлсан мундаг хүмүүс болно гэж найдаж байна. Тэгээд энэ хүмүүс гэсэн биднэрт хэрэгтэй мэдээлэл өгсөн гэдэгт итгэлтэй байна. Би төрийн албаны өмнө болохоор зөвхөн төрөөс иргэдэд үйлчлдэг хүмүүс болон байгууллагууд гэж боддог байсан. Гэхдээ одоо бол өөрөөр олон салбартай, өөрөөр одоо олон ойлголтуудтай байдгийг ойлгосон. Би 3 сарын өмнөөс өөрийнхөө мэргэжлийг дипломат гэж сонгож өгсөн байсан. Тэгээ одоо бол яг тэрийгээ сайн судлаагүй байж байхдаа өнөөдөр дипломат гэдэг нь ямар мэргэжилтэй гэдэг, яг ямар салбараар явдгийг, ямар хүмүүс ажилтдаг гэдгийг мэдээд илүү бас туршлагатай, олон жил түүгээрээ ажилласан хүмүүстэй бас уулзаад яриагаас сонсоход үнэхээр гоё юм. Хамгийн сонирхолтой санагдсан илтгэл нь болохоор авилгатай тэмцэх газраас тавьсан тэр илтгэл нь маш сонирхолтой санагдсан. Яг авилга гэж юу вэ гэдгийг ер нь цахаас нь мэддэг хэрнээ яг авилга гэж юу юм гэдэг тодорхойлтыг сайн мэдэхгүй, яг яаж ажилтгийг мэдэхгүй байсан. Яг тэгээд тэр илтгэл бол надад маш сонирхолтой санагдсан. Дээрээс нь энэ төрийн албаны зөвлөл маань энэ бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулахдаа улсын их хурлын ёс зүй дэгийн байнгын ороо, төрийн байгуулалтын байнгын ороотойгоо хамтарч ажилласан. Байнгын хорооны удирдлагууд маань өөрөө бичилж очиж энэ төрийн албаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжил, төрийн албаагчийн ёс суртахууны талаар энэ лекц мэдээллүүдийг ингэж өгч бичилж оролцож ингэж ажилласан онцлог байж байгаа. Өнөөдөр хүн бүлгээр амьдарч эхэлсэн цагаас эхлээд харилцааны соёл бий болсон. Дараа нь олноороо хамтарч төрч ёс бий болсон. Төр нь өөрөө хуультай болж иргэнийхээ эрх зүйг хамгаалдаг төрийн албатай болж ингэж үүсч өгсөн түүх байдаг. Өнөөдөр бид нар энэ бүх хууль өнөөдөр энэ ёс суртахууны шаардлагат нийцсэн юм хууль байх хэрэгтэй гэж үзсэн. Хуулиар барьж ажил. Ёс суртахуунтай бай, хуулиар барьж ажил. Тэгсэн цаг та нарыг эргээгээд тэр дарагчин биш, хуульчин, зарчимчин хамгаална. Зөвлөгөөний эхний өдөр төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ сэдвт хэлэлцүүлэг бас өрнөж байгаа. За энэ удаагийн хэлэлцүүлгээр төрийн албан хаагчид төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээг сургалт хэлбэрээр баг болж ажиллаж ойлголтын зөрүүтэй асуудлуудаа нэгтгэж байгаа юм. Төрийн албаны шинтгэлийн явцад шийдэгдсэн нэг том асуудал бол 2023 онд ёс зүйн тухай хууль батлагдсан явдал түүгээр дамжаад улсын хэмжээгээр том бүтэц бий болж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын ёс зүйн хороо байгуулагдаад тэрний харьяанд ажилладаг одоо 4000 гаруй төрийн байгууллагуудад ёс зүйн дэд хороод байгуулагдж ажиллаж байгаа. Тэдгээрээс одоо хагас нь үндсэндээ 2000 гаруй байгуулагдаад ингээд дүрм журам гараад чиглэлээ аваад ингээд ажиллаж байна. Ёс зүйн зөвчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх үндэсний хөтөлбөр бол 2024 оны одоо 4 сарын 18-нд улсын их хурлаас баталсан баг. Тэгэд энэ хөтөлбөр бол өөрөө төрийн албан хаагчийг одоо 2030 он гэхэд тийм ээ ёс зүйн зөвчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх ийм зорилттой дунд хугацааны хөтөлбөр байгаа. За тэгээд энэ хөтөлбөрт бол шинэлэг заалтууд байна тий. Одоо жишээ нь энэ 6 жилийн хугацаанд бол ёс зүйн байдлыг үл твчих сэтгэлгээ тийм ээ. За дээрэс нь одоо 2030 он гэхэд энэ төрийн байгууллагууд дээр ёс зүйн индексийг тооцдог болж байгаа. За уг хөтөлбөр өөрөө нэгэн соён гэгэрүүлэх гэж байгаа учраас ер нь одоо байнгын хорооноос манай хорооноос баримталж байгаа бодлого бол ёс зүйн хороо, ёс зүйн дэд хороод бол одоо энэ 6 жилийн хугацаанд өргөдөл гомдол гэхээсээ илүү нэг ажлын 70-аас 80% нь бол соён гэгэрүүлэх буюу одоо сургалт сурталчилгаа тийм ээ. Тэгэхээр ер нь өдөр болгон л одоо чихэнд нь ёс зүй гэж ярьж ээж энэ бол одоо 2030 онд одоо зорилттой үр дүндээ хүрэх баха гэж бодож байна. Бүсчилсэн хөгжил төрийн албаны манлайлал зөвлөгөөнд хангай, говь, баруун, зүүн,
хойд болон төвийн бүсийн нийт 110,345 албан хаагчийг төлөөлөн 3,250 албан хаагч, мөн нийслэлд ажилладаг 116,550 албан хаагчийг төлөөлөн 1,200 албан хаагч оролцсон байна. Яг анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа тэр хүмүүсийн одоо цалингийн сүлжээ нь бол одоо бусад төрийн албаны яамаг адилах ч юм уу тэр цалингийн сүлжээтэй харьцуулахад цалингийн зөрүү бол маш их байдаг. Гэхдээ анхан шатн дээр ажиллаж байгаа хүмүүсийн ажлын ачаалал бол маш их байдаг. Төрийн албаагч үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажилладаг эдгээр хуулиудад өөрчлөлт оруулахад яг үйлчлэгээ үзүүлж байгаа төрийн албаагч бид хуулийг болж гэнэ үү биднээс санал авч болж байгаа хууль нь юу вэ, болохгүй хууль нь юу вэ, үүн дээр өөрчлөх шаардлага байна уу гэдэг тал дээр санал авч одоо хуулийн өөрчлөлт хийх гэж чадвал бид бүхэн бас баяртай байна. Өмнө ажилласан 318 сум 8 тосгонд ажиллахад 4-5 гол одоо асуудал бол дандаа давтамжтай гарч ийн. Судалгаа гарч ийн, хэлж байгаа хүмүүсийн саналууд гарч ийн, асууж байгаа асуултууд тэдний хүрээнд байна. Тэгээд засгийн газрын хэрэг хэлэх газартайгаа хамтраад ер нь энэ давтамжтай гараад байгаа. Бид нар заавал хуулийн шинжилэл хүлээхгүйгээр засгийн газрын төвшөнд, төрийн албаны зөвлөлийн төвшөнд батлах одоо болон шийдэх ёстой асуудлуудыг шийдчихье. Энэ заавал одоо ямарваа нэгэн шинэ хууль хүлээж, шинэ одоо хурлаас гарах шийдвэрийг хүлээх одоо албагүй юм байна гэдэг. Ямар шийдлүүдийг гаргавал ялангуяа хөдөө орон нутагт ажиллаж байгаа энэ төрийн албаагчид төрийн албаны үйл ажиллагаа сайжрах вэ гэдэг дээр бас нэгийг бодож хоёрыг тунгааж явж байгаа. Тэгэхээр бидний зөвлөгөөний үр дүн бас эндээс харагдана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бидний хамтын ажиллагаа энэ төрийн албаны зөвлөлийн 30 жилийн хүрээнд хийгдсэн бүсийн чуулган зөвлөгөөнүүдийн үр дүн бол тэр чигээрээ төрийн албаны хуулийн шинтгэлийн одоо бодлого үзэл баримтал шингэнэ гэдгээрээ маш их давуу талтай болж байгаа. Бидний хувьд тулгамдж байгаа сорилтуудыг шийдэхэд бол энэ төрийн албаагчдын дуу хоолой маш үнэтэй чухал байлаа. Тэгээд орон нутгийн төрийн албаагчдаас ч гэсэн маш их үнэтэй бүтээлч санал зөвлөмжүүд маш их гарсан. Бид нар энэ бүсийн чуулгануудынхаа эхний үр дүн болгоод төрийн албаны зөвлөлтөд хамтраад засгийн газрын чуулганд засгийн газрын хэмжээнд танилцуулах одоо шийдвэрлэх нэгэн яаралтай ажлууд юу вэ гэдгээ танилцуулж чиглэл аваад одоо манай төрийн байгууллагууд тус тусынхаа чиг үүргийнхаа дагуу бол үйл ажиллагаануудаа зохион байгуулад явж байна. Тэднээс гаргасан санал хүсэлтийн дагуу зарим асуудлыг шуурхай судлан үзэж, засгийн газрын хуралдаанаар болон төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргасан нь энэхүү зөвлөгөөний үр дүн асуудлыг шийдэл болгох эхний алхам болжээ. Төрийн албаны реформ бидний шийдэл сэдвт судалгаа эрдэм шинжилгээний бүтээлийн шалгаруулалтыг төрийн албаны зөвлөлөөс нийт төрийн албан хаагчдын дунд зохион байгуулжээ. Төрийн албаны реформыг чанаржуулж, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, төрийн албаны хүний нөөцийг бэлтгэж хөгжүүлэх, инновац технологийн шийдлийг төрийн албанд нэвтрүүлэхэд уг ажил чиглэсэн байна. Тэгэхээр энэ шалгаруулах үйл явц маань нэг улирал гэх юм уу 3 сарын хугацаанд үе шаттайгаар зохион байгуулснараа юуны өмнө онцлог боллоо. Энэ урт хугацааг зарцуулсан нь нэгдүгээрт төрийн албан хаагчдынхаа оролцоог дэмжих. За нөгөө талаар бид бас зөвхөн бүтээл эрүүлсэн албан хаагчдынхаа хүрээнд бус нийт төрийн албан хаагчдынхаа оролцоотой санал авах дэвшүүлсэн санааг нь хэр хүлээж авч байна вэ гэдэгтэй холбоотой олон нийтэд танилцуулах юм үйл ажиллагаануудыг үе шаттайгаар зохион байгуулсан. Төрийн албаны реформ бидний шийдэл сэдвт судалгаа эрдэм шинжилгээний бүтээлийн шалгаруулалтанд нийт 47 бүтээл ирсний 28 нь орон нутгаас буюу 16 аймгийн албан хаагчдаас иржээ. 1-2 дугаар шатны шалгаруулалтаас тунаж үлдсэн шилдэг 10 судлаач судалгааны багийн дунд Ар хангай, Говь Алтай, Дархан уул, Дорнод, Өвөр хангай аймгийн оролцогчид багтаж сүүлийн шатанд бүтээлэн танилцуулсан байна. Багаараа оролцсон ийм бүтээлүүд илүү чанартай, илүү одоо бүтээлч
Өөрөөр хэлбэл бие биенийхээ одоо санааг илүү дэмжсэн, сайжруулсан ийм хандлаганд ажиглагдсан шилдэг 10-т орсон одоо юунаас бүтээлүүдээс 3 одоо баг шалгарсан нь үүгээрээ онцлог. Энэ 3 багийн 2 нь одоо орон нутгаас ирж оролцсон ийм багууд байлаа. Төрийн албаны реформ бидний шийдэл уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүд бүгд өөр өөрийн онцлогтой байлаа. Тухайлах юм бол зарим бүтээл нь төрийн албаны манлайлал, удирдлага болон одоо гүйцэтгэх түвшиндх харилцааг хэрхэн сайжруулах талаарх тодорхой шийдлүүдийг гаргасан байсан. Зарим бүтээл дээр өөрийнхөө байгууллагын жишээ, кейсэн дээр хэрхэн байгууллагын дотоод уур амьсгалыг сайжруулах уу, хэрхэн уур амьсгалыг өөрчлөх үү, эерэг уур амьсгал, эерэг соёлыг хэрхэн дэлгэрүүлэх тухай бүтээлүүд ч явж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ удаагийн уралдаанд ирсэн бүтээлүүдийг харах юм бол бүгд өөр өөр ингэсэн судалгаатай тийм онцлог бүтээлүүд байлаа. Тэгэхээр энэ шилдэг бүтээлүүдийг бид нар цааш шилдэг туршлага болгон дэлгэрүүлж зарим нэгэн одоо судалгааны бүтээлүүдийг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах хүртэл бүрэн боломжтой гэж харж байна. Удаагийн уралдаанд бол төрийн байгууллага сэтгэл зүйн дархлаатай байх арга замыг эрэлхийлэх гэдэг нэртэй илтгэлээр оролцсон. За энэ илтгэлийн хүрээнд төрийн албан хаагчдын сэтгэл зүйн дархлааг хэрхэн сайжруулах юм бэ? Ямар арга замаар сайжруулах юм бэ гэдэг саналуудыг дэвшүүлж орсон байгаа. Шийдэл нь юу вэ гэхээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогодоо нийцүүлээд үе шаттайгаар сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг төрийн албаагчдаа олгоё, шат шатанд нь дэмжиж ажиллая гэдэг ийм шийдлийг дэвшүүлж орсон. Төрийн албаны зөвлөлийн энэ уралдааны маань өдөртөмчөд зааснаар удирдлагын академийн багш нар чиглүүлж өгч ирсэн маш их тусдын болсон. Багштай бас миний баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд зөвхөн ганцаар зогсохгүй уралдаан байгаасаа жилийн туршид жил бүр зохиогддог байгаасаа гэж бас маш их хүссэн. Бусад төрийн албаагчдаа бас их хөгжүүлэх боломж юм байна гэж бас харсан. Өнөөдөр зохион байгуулагдсан төрийн албаны зөвлөлийн реформ бидний шийдэл эрдэмшлгээний хуралд одоо төрийн цэвэр хамгаалтын газраас бага бүрдүүлээд орсондоо туйлын их баяртай байна. Тэгээд бидний одоо судалгааны маань сэдэв болохоор удирдах албан тушаалны ёс зүйн мандат гэдэг сэдвээр энэ уралдаанд оролцлоо. Тэгээд уралдаанд амжилттай оролцож тэргуун байранд шалгасандаа маш их баяртай байна. За бидний багийн гол шийдэл буюу дэвшүүлсэн зорилго нь болохоор нэгт манай төрийн албаны хувьд болохоор маш их хэмжээний их хөгжил буюу big data цуглаж байгаа. Одоо энэ big data-гийн хүрээнд болохоор бид тодорхой хэмжээнд хятад дэвшиж байгаа удирдах албан тушаалтнуудын ялангуяа тэр ёс зүй гэдэг үзүүлэлтийн ямар аргачлалаар хэмжиж болох вэ гэдэг хэмжигдэхүйц байх байна. Сэтгэл зүйн бол менежментийн шийдлийг харьцуулснаар инновац шинжилгээ болж байгаа манай зүйлээ. Орчин үеийн чиг хандлагаар төрийн албан хаагч маань байнга сурч, хөгжиж, дэвшиж, өөрөө бодлого босруулах үйл явцад, шийдлүүр гаргах үйл явцад оролцогч байх ёстой гэдэг тэр ойлголт хандлага нэлээд түгээмэл явж байгаа. Энэ утгаараа Монголын төрийн албан хаагчдын дунд явуулсан энэхүү уралдаан маань төрийн албан хаагчдыг идэвхжүүлэх, судалгаа эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилготой нэг томоохон чухал үйл явдал болж өнгөрсөн гэж үзэж байна. Төрийн албан хаагчдын өмнө тулгарч буй нийтлэг асуудлуудыг хөндөж, өөрсдийн шийдлийн танилцуулсан төрийн албаны реформ бидний шийдэл шалгаруулалт нь судлаачдын бүтээлийг үнэлэх төдийгүй төрийн албаны хөгжлийг шин түвшинд гаргах, судалгаанд суурилсан шийдлүүдийг бодлого боловсруулах түвшинд нэвтрүүлэх чухал алхам болжээ. Монгол Улсын засгийн газраас 2024 онд 7 сарын 3-ны өдрийг төрийн албаны өдөр болгосонтой холбогдуулаад төрийн албаны зөвлөлөөс 30 жилийн айн хүрээнд цуглал арга хэмжээнүүдийг төлөвлөн зохион байгуулж байгаагийн нэг нь шинтгэлээр түүчээсэн салбар зөвлөл гэсэн аян байгаа. За энэ салбар зөвлөлийн
энэ болохоор ер нь бол салбар зөвлөлийн манлайлалыг нэмэгдүүлж төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг одоо чанаржуулах, таниулах, мэдээлэлээр хангах, за үр ашигтай санал санаачлалга, тэргуун туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд хамгийн гол зорилго нь оршиж байгаа. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн манлайллыг нэмэгдүүлэх, сайн туршлагыг түгээх, шинэ санал санаачлагуудыг дэмжих зорилготой шинтгэлээр түүчилсэн салбар зөвлөл аянд нийслэл 21 аймаг болон Яам агентлагийн дэргэдэх төрийн албаны зөвлөлийн 55 салбар зөвлөл хамрагдаж 5 сарын турш бүтээлч ажлууд өрнүүлсэн байна. Төрийн алба ямар нэр хүндтэй, ямар хариуцлагатай алба гэдгийг нийтэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх ийм үндсэн зорилготой ажил зохион байгуулж хэрэгжүүлж ирлээ. За энэний хүрээнд бид нар ахмадаа сонсъё гэсэн ийм аян зохион байгууллаа. Нийтдээ нийслэлийн хэмжээнд манай бүх дүүргүүд, төрийн байгууллагуудад ахмад ажилтнуудын туршлагыг хуваалцах, тэдний ажлын арга барилыг бусад залуу албаагч нарт эзэмшүүлэх зорилгоор энэ аян өрнүүллээ. Монгол улсын хэмжээнд 9 дүүрэг, нийслэл дүүргийн засаг дарганы намын газрын хэмжээнд бүтээн бий шийдэл гэсэн ийм харилцан суралцах арга зүйн форумыг үйл ажиллагаа зохион байгуулж байна. Олон улсын түвшиндээс манай энэ ажлын арга барил, харилцан суралцах арга зүйн туршлага бол тэргуун туршлага болоод олон улсын түвшинд нэвтрээд эхэлсэн байнамаа. За 30 жилийн хугацаанд нийслэлийн засаг дарганы намын газар, нийслэлийн засаг дарга удирдлагуудаас энэ ажлуудыг бас дэмжиж баггүй хөрөнгө зарцуулаад 100 хүн, нэг зэрэг 100 хүнээс шалгалт зохион байгуулах боломжтой шалгалтын комит дахин бэлэн болголоо. Сая 5 дугаар сарын 20-нд тэр нээлттэй хийлээ. Энэ бол бас нэлээд тийм үлдэцтэй том ажил болсон. Шинтгэлээр түүчилсэн салбар зөвлөл аяны хүрээнд олонх салбар зөвлөл бид иргэдийн сонсож шийдий, иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх өдөртэй болж төрийн албаны хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх ажлуудыг зохион байгуулжээ. Монгол улсын төрийн албаны төв байгууллага, төрийн захиргааны албаны зөвлөл нэртэйгээр анх байгуулагдсан цагаас гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарч туршлага солилцох, төрийн албаа хаагчдаа сургаж хөгжүүлэх чиглэлээр Канада, Япон, Солонгос, Австрали зэрэг 10 гаруй улстай тогтмол харилцаж, хамтын ажиллагаагаа улам бүр тэлсээр иржээ. Нүүби хөгжлийн хөтөлбөр, Шведийн сургалтын хөтөлбөр, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Австралийн засгийн газрын тэтгэлэг, Солонгосын хүний нөөцийн хөгжлийн үндэсний институт гэх мэтлэн маш олон байгууллагатай хамтын ажиллагаа өргөжүүлж ирсэн. Энэ дээр бол одоо төрийн албаны хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр бодлого үйл ажиллагааг одоо сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр ажилласнаас гадна төрийн албан хаагчийг сургаж хөгжүүлэх сургалтын хөтөлбөр агуулга дээр нэлээд одоо хамтарч ажилласан. Энэ олон улсын байгууллагын дэмжлэг биднэрт бол маш их одоо өргөжтэй байсан гэж боддог. Солонгос улсад маш олон одоо төрийн албан хаагчийг сургаж хөгжүүлсэн. Мөн JICA JDS-ийн хөтөлбөрийн дагуу одоо 23 жилийн хугацаанд 400 гаруй одоо төрийн албан хаагчийг магистр докторийн хөтөлбөрт амжилттай сургаж тэд маань одоо ирээд төрийн албандаа үргэлжлүүлж ажиллаж байна. Мөн Австралийн засгийн газрын тэтгэлгээр 90 оноос хойш 700 гаруй төрийн албан хаагчийг бас сурч ажиллах нөхцлөөр хангаад одоо энэ хүмүүс бүгдээр эх орондоо ирээд төрийн албандаа үнэтэй хувь нэмэр оруулж ажиллаж байгаа. Төрийн албаны төв байгууллагын 30 жилийн ойн хүрээнд Монгол улсын төрийн алба, олон улсын хамтын ажиллагаа, туршлага, олон улсын форумыг зохион байгуулж байна. Форумд гадаад орнуудын төрийн албаны төв байгууллагууд, Монгол улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, салбарын мэрэгжилтнүүд оролцож, төрийн албаны хүний нөөцийн бодлого, ёс зүй, ур чадварын үнэлгээ зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Дэлхийн одоо 18 улс орнуудаас бидний сонголтоо хийгээд ер нь одоо төрийн албаараа тэргүүлдэг улс орнуудыг сонгож урилга өгч форумыг зохион байгуулж нэр 50 гаруй гадаадын зочид энд оролцож байгаа. За мэдээж одоо энэ
гадаад улсаас сурах шинэлэг зүйлсүүд зөндөл байна. Одоогийн хуулийн тусцсан зүйлсүүч байна. Бид нар өөрсдийнхөө ажлыг сурталчлах ажлуудыг ч гэсэн хийгээд харилцан туслах, солилцох ажлууд бол тасралтгүй хийгдэж байна. Нөгөө талаасаа энэ форум зохион байгуулснаар нэлээд олон гадаадын байгууллагууд манай байгууллагатай самтын ажиллагааны гэрээ контракт байгуулъя гэдэг хүсэлтүүд бол их хийж байна. Энэ нь бас нэг талдаа маш талархах ёстой үйл явдал болж байгаа. Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой хүрээнд зохион байгуулагч буй Монгол Улсын төрийн албаа олон улсын хамтын ажиллагаа туршлах сэдвт олон улсын форум нь төрийн албаны хөгжилд бодиттой хувь нэмэр оруулж харилцан туршлах солилцох үнэтэй боломж бий болгож буйг цохон тэмдэглэе. За сүүлийн жилүүд бол бид нар бас гадаад харилцааны хамтын ажиллагааны чиглэлээр нэлээд одоо томоохон хэмжээний бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд бол 3 оронтой сан жижигээр дахин байгуулад ингээд ажиллаж байгаа. Лаос, Канада, Казахстан улстай сан жижигээ байгуулад ингээд одоо шинээр цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллаж байна. Төрийн албаны зөвлөл бол энэ 226 мянган төрийн албан агчийн сурах, ажиллах нөхцөл нийгмийн баталгаагаас гадна төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх энэ чиглэлээр нэлээд одоо дэвтэ хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр голлон гарч ажиллаж байгаа. Өнгөрөгч 2024 онд Монгол Улсын төрийн албаны тогтолцоог бэхжүүлэх, олон улсын сайн туршлагыг судалж харилцан туршлах солилцох хүрээнд төрийн албаны зөвлөл, гадаад харилцааны яам хамтран Америк нэгдсэн улс, бүгд найрамдах Турк улс, Япон улсад ажлын ажлуудыг амжилттай зохион байгуулсан гадаад хамтын ажиллагааг өргөжүүлсэн чухал алхам болсон гэж үзэж байна. Энэхүү хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж дэлхийн нийтийн чиг хандлагад нийцсэн ил тод, чадварлаг, иргэдэд дээлтэй төрийн албыг төлөвшүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Төрийн албаны тухай хууль болон алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогоор баталсан, иргэндийн үйлчилдэг, мэрэгшилсэн, чадварлаг, ил тод үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлэхэд төрийн албаны төв байгууллагын үйл ажиллагаа бүрнээ чиглэж, шин тутам, шин тэглээр түүчилж, урд хийснээсээ ихийг хийх зорилго тавин ажиллаж байна. Төрийн албаны өдрийг тохиолдуулан Монгол Улсын их хурлын даргын ивэлд төрийн албан хаагчдын үндэсний чуулганыг зохион байгуулж, шинэ 30 жилийн шинтгэлийн хуудсыг нээж байгаа ажээ. Анх одоо төрийн албаны шалгалт өгөхөд 10 хүн шалгалт өглөөхөд 8 хүн нь одоо маргаан гаргаж тэр маргааныг шийтгэхэд тодорхой хэмжээнд нэлээд цаг хугацаа зарцуулж ингэж ажилладаг байсан бол өнөөдөр төрийн албаны ерөнхий шалгалтын хүрээнд маргаан гарахаа больс. Төрийн албаны сонгон шалгаруулалт хүний нөөцийн бүрдүүлэлт нөхөн хангалтыг захимжуулж чадсан одоо энэ том амжилтаа гэж харж байгаа. За төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн 2024 онд ажлын хэсэг байгуулагдаад стандарт хэмжил зүйн газар саналаа өгсөний үндсэн дээр энэ 2025 оны 4-р сард төрийн албаны стандарт батлагдсан. За энэ стандарт бол ер нь цаашдаа төрийн албаны энэ шинээр орж байгаа шин цагийн одоо төрийн албаа хаагч нарын өөрөөр хэлбэл зөв чигэнд болох тийм боломж нөхцлүүд нь бүрдэж байгаа. Тэгэхээр төрийн албаны зөвлөл цаашдаа энэ төрийн албанд ажиллаж байгаа албан хаагч бүрийн байнгын сурч хөгжих, ажлын байранд бий болж байгаа шинэ ур чадварыг одоо эзэмших ийм тогтолцоо нөхцөлийг бүрдүүлэхэд илүү бодлогоо чиглүүлэх ёстой юм байна. Миний нэг олзуурхаж олж харсан зүйл бол төрийн албан хаагчийн нүдэнд бол гал ассан байна, гэрэлгээгээ байна. Миний цалин хангамжийг, миний сууж байгаа өрөөг тэгээд өгөөч гэхээсээ илүү төрийн албаны шинтгэл үнэхээр хэрэгтэй юм байна. Бид нар ийм өөр юм руу зорж ажиллаж амьдрах хэрэгтэй юм байна гэдэг ийм өөрсдийнх нь итгэл үнэмшил үнэхээр одоо бадарсан байна гэж хэлдэг юм уу? Одоо энэ идэх хөрөнсөн байна. Танд одоо хүртээмжтэй, таныг илүү одоо ажиллах нөхцөл нийгмийн баталгаа гэж хангасан ийм сайхан орчин бүрдүүлэхийн төлөө энэ ажлуудыг хийгээд байгаа юм. Төрийн албан хаагч та төрөөс одоо иргэнд үзүүлж байгаа үйлчлэгээ та яг өөрийнхөө одоо хийж байгаа ажилдаа яг сэтгэлээ зориулаад санаачлахтай үр бүтээлтэй ажиллаж таны одоо санаачлах үр бүтээлтэй ажилласан үр дүн Монгол Улсын төрийн албаны хөгжлийн бүтээмжийн суурь нь болно гэдэгт итгэлтэй байхыг та бүхнээсээ бас уриалж байна. Таны одоо аз жаргалаар дамжиж Монгол Улсын хөгжил, Монгол Улсын энэ төрийн албаны одоо нэр хүнд хөгжил илүү сайжирна гэдэгт итгэлтэй байгаараа ингээд бүгдэнд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Төрийн албан зүтгэж
Түмэн олонныхоо сайн сайхны төлөө зорж буй та бүхний ажил амьдрал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Эх орон ард түмнийхэн төлөө эрдэм чадлаа зориулж Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд захиж, үндэсний язгуур шиг сонирхолд захирагдан албан үүргийн үнж шударгаар биелүүлэхээ тангаргалъя. Тангаргааны эцсэл хуулийн хариуцлага хүлээн.